Тэгэхээр өнөөдөр бичлэг бол unboxing бичлэг байх болно. Instax авсан байгаа. Instax авъя гэж нэх боддоггүй эсэхгүй юу? Зүгээр л зургийг бол утсан дээрээ дарчиж болно штэ гэж боддог төрлөө байсан чинь их жоохон Instax-аар энэ зургийг ингэж дараад тэгээ вау ямар гоё гард юм бэ гэж бодвол тэгээд өөр ингэсэн Instax-та болохоор болсон. Тэгэхээр тэрийг одоо задлж цэцгээе. Wow. Oh, nice. Ингээд жоохон гэрэл юмжүүл юмрын. Би үсээ хатахыг тэсгүй гэдээ сам гэсэн гоо хийчлээ. Яа юм гоё задлж үзэх юм гоё гэдэгтэй. Ингээд харагдчих. Би зургийг гараад. Хата. Хамгийн сүүлд нь би камераа задлаа гэж бодчих. Эхлээд камерны цүнхийг задлж үзье. Вау. Cute. Hindi master to. Гүрх юм. Өөрийн шигтэй юм хайснаас нь ингээд хонших. Энд төчин шигтэй. Энэ хөрх юм. Өнгөнөөс амир хөрх юм биш. Энэ болохоор альбом баггүй юу? Би нөгөө амир чимээгүй яриад байгаа нөгөө хажуу рууны манайд бас унтж байгаа хгүй. Тэгэхээр жоохон чимээгүй яриад байгаа шүү та. Нэрээ тийштэй. Би нөгөө халин дээрээ ингээд бичдэг балмаас тамнаа. Би яс түрүүн саш ингэ хайрцаг нэг хэвчээсэн биш. Та нар ихлээр хар. Би Instax Mini 12-ийн цагаан өнгөтэйг нь авсан. Энэ бүр маш хөөрхөн ирд юм. Хатлаасан юм. Цэнхэр өнгийг авах уу, ягаан өнгийг авах уу, цагаан өнгийг авах уу гэж бодож бодожгаад миний утас угаасаа цагаан өнгөтэй. Тэгээд яг юм төхөөрөмжүүд маань цагаан өнгөтэй би дагнуул гоё юм болов уу гэж бодсон. Энэ болохоор юм ийшээ хийгээд байсан. Би нөгөө нэг авахаас өмнө айгүй их судлаад YouTube-с зөндөө бичлэг үзээд unboxing бичлэг бас зөндөө үзсэн. Баггүй юу? Тэгэхээр энэ бол камерны маань жижиг оосрны. Яаж оруулах? Энэ бол дараа оруулах юм байна. Тэгэхээр одоо ийшээ зайг нь хийгээд тийм. Мэлэн ингэж оруулж байгаа. Одоо хальсан хийчихээ. Ингээд жоо тийм. Тэгээ би нэмээд угаасаа дараа хальсан авна. Энэ ингээд 10 шигтэйгээр 2-ороо бид юм байна.
Нэг удаа яг хийсэн байхад бол 10 удаа зураг дараад тэгээд хавьяугаа салтсан ч гэдэг. Энийг болохоор хийхтэй штеп. Энүүгээр нь энэ шар нь харагдаж байгаа хэвээр юм билий. Ингээд энэ дээр off гэд тэгээд ингээд on болоод ингээд close up болно гэж байна. Цүнхэнд нь хийж үзье. Тэгээд бүр юм би. Ийм бол юм. Одоогийн төлөө хамгийн ихний шотоо дарж үздэг. Надад бол камерны маань материал нь өнгө нь бүр маш их таалагдчихээн. Цүнхэнд таалагдчихээн. Тэгээд энэ нөгөө нэг ихэнх нөгөө багцуудад нь 20 ийм хайлан дагдаг байхгүй юу? Би яг хайж байгаа 40 хайлтыг нь авсан. Тэгээд энэ нас амир хөрхөн. Хідэн цагийн хідэн мэдэн тэ зураг даруул маруулж ясан гашууд ингэ бичих боломжтой. Yes. Би Монгол бацгаар болсон өмнөх бичлэгүүд дээр бас хэлж магадгүй эсвэл өнгөрсөн дараагийн бичлэгүүд дээр ч май юм нь хэлж магадгүй. Тэгээ тийм болохоор ачаага бэлтэж байгаа. Ачаага төрөөлж явуулах ачаага бэлтэж байгаа байхгүй. Тэгээ манай хизээч ийм замбраагүй байж үзээг. Гэтэ энэ өөрөө бүр одоо ингэж хадаа. Нилээн замбраагүй байгаа. Гэтэ яг энэ замбраагүй байгаа үедээ би яг инстагсараа зураг дараа гэж бодлоо. Амар дурсамжтай байх ба. Буцгаад юмаа ингэж бэлтэж байхдаа бас инстагс маань ирсэн гэсэн нэг тийм дурсамж байх бах гэж бодож байна. Тэгж ингэж өөрийгөө селфидэн штэ. Тэгэн гутал энэ талент нь өөрийгөө хараад харагдаж байна уу? Ингэж өөрийгөө энэ талент нь хараад тэгээд яг ингэ селфи гарах боломжтой. Тэгвэл хүн яг өөрөө ингэж дарааг болохоор тэгвэл ямар шоу зургаж хөл татарч Окей. Нилээ энэ дээр одоо шүү. Балаа юм гэж үзье. Тийм хэрэггүй. Би бүр арай хичээгээд харуулчих чи яана. Та нар шоолохгүй шүү. Энэ тэгтээ үнэхээр амар хичээгээд харуулчих та би. Гээд амар хичээгээд харуулчих. Яг шоолохгүй шүү. Тэгтээ яг гүйц тодорхой л хэл та. Ой би энэ бүр амар сонир харагдаад байгаа юм. Нэг юм малийцэн байгаад тэгээд энэ дээр 6 сарын 28 ачаагаа бэлдэж байгаа нэг гэсэн. Ийм зөвлөг вэ. Амар гоё тийм дээр үеийн зураг шиг байгаад. Энэ угаасаа хойно ингээд юу юм бэ? Хамттай юм бэ? Тэгэхээр яг саяны шиг заавал баандаглах юм. Энэ гэхдээ өнгө нь ямар хөөрх юм бэ? Тэгэхээр unboxing бичлэгийн маань нөхцөл үзсэнд баярлалаа. Тэгээ цаашаа танаа инстагсаа ашиглаад зөндөө олон гоё зурагтай, гоё дурсамжтай дурсамжийг бүтээлцэх болно. Тэгээд энэ сард мэдээж би бас бичлэг болгохынхаа зүйлээр хэлж байгаа. Нэлээд олон бичлэг орох байх шүү заяа. Тэгээ та нарт бас энэ бичлэгнүүд маань таалагдсан бол лайк дороо, subscribe хийгээрэй. Баярлалаа баяртай.